Дүүжин замын тээвэр төслийн 1-р шугамыг Яармаг арцад өнөр хороолол чиглэл барьж 19 тулгуур багныг өчигдрөөс суйрлуулж эхэллээ. За тулгуур баг нь шугамын тогтвортой байдал аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг юм. За тиймээс ч тулгуур баг нь болон бүхий л тоног төхөөрөмж эд ангиудыг бүгд найрамдах Франц улсаас буюу Помагийн үйлдвэрээс 100% нийлүүлж Пома группийн төслийн талбай инженер Жон Антониноор ахлуулсан багийн хяналтанд дор олон улсын стандартын дагуу өсөрч байна. За Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас 2 буудлын тоног төхөөрөмжүүд болон тулгуур баг нь бүхий 84 чингэлэг ирсэн. За бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм а. Donc on est ici sur la future ligne. За Пома группийн төслийн талбайн инженер Жон Антонин ярахтаа за Монголын төслийн анхны тулгуур цамхгийг өөрийн биеэр босгосондоо сэтгэл хангалуун байна. За бидний хувьд өнөөдөр түүхэн бүтээн байгуулалт өдөр боллоо. За энэ цамхаг 20 гаруй метрийн өндөртэй нийт 3 хэсгээс бүрдэж байна. Би энд 3 угсралт хийгээд бууж ирлээ. Өөрөөр хэлбэл 2 тулгуур хэсэг болон тэнцвэржүүлэгч гээд нийт 3 хэсгээс бүрдэж байна. Аюулгүй ажиллагааг бид 100% хангаж ажиллаж байна. Манай багийнхан эхлээд толгоон угсралтуудыг газар дээр нь бэлтгээд дараа нь багант цорыг босгосон. Энэ хүртэл маш их бэлтгэл аюулгүй ажиллагааны стандарт ажлууд хийгдсэн. Бид бүхэнтэй Monis инженеринг компани хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн хувьд 2 онцлог байна. Газар хөдлөлтийн эрсдэл хөрсний онцлог давхраг бүрийг нарийн тооцоолж үндсэн суурийг 9-15 метрийн гүнд бэхэлсэн. Энэ бол маш нарийн технологи шаарддаг. Үүний дараа одоо та бүхний нүдэнд харагдах энэхүү тулгуур багны механик угсралтын ажлыг хийлээ. Зарим тулгуурын дор 4, зарим тулгуурын дор 6 суур ажил хийсэн. За нийслэл Улаанбаатар хотын алт замын түвжирлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа дүүжин замын тээврийн төсөл нь байгаль дээлтэй шийдэл юм. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна агаар орчны бохирдлыг бууруулах байгаль дээлтэй ногоон шийдэл гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг юм а. Иймд Монгол болон бүгд найрамдах Франц улсын засгийн газар хооронд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн төслийг хөгжүүлэх хүрээнд түвжирлийг бууруулж төвлөрлийг сааруулахад бодит хувь нэмэр болох энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон нь өнөөдөр төлөвлөсний дагуу хэрэгжиж байгаа юм а. Donc l'État français participe à travers un prêt concessionnel, c'est-à-dire un prêt avec un taux d'intérêt qui est 100% нь бол Францын төрийн санхүүжилтаар Монгол улсад одоо нэн хөнгөлөлтөд зээл гэж олгож байгаа. Зээлийн би тайлбарлахыг хүсэж байна. Яг гэвэл энэ маш урт хугацааны 40 жилийн хугацаатай эхний 12 жилиг бол зээлийн төлбөр болон хүүгээс чөлөөлсөн энэ баг буцагдах тусламж гэж ойлгож болох үст тийм одоо төсөл байгаа юм аа. Хоёрдугаарт нэг хэлэх зүйл бол энэ төслийн дүүжин тээврийн бүх тоног төхөөрөмж хэрэгслүүд бүгд 100% хамгийн өндөр түвшинд Франц улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Төслийг гол хэрэгжүүлэгч нь мөн Францын дэлхийд одоо дээгүүр эрэмблэгддэг тийм компани удирдах энэ төслийн бүтээн байгуулалтыг хийж байгаа. За энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө дүүжин замын тээврийн Европын холбооны стандартыг Монголд нутагшуулсан. За дүүжин замын тээврийн төслийн захиалагчийн тал нь нийслэлийн хэсэг даргын таман газар юм. За энэ хүрээнд хүн нэгдсэн төслийн удирдлагын газараас инженерийн баг гарч өдөр тутам 7 хоног бүр хяналт тавьж тайлан хүлээн авдаг. За тухайлбал хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, механик угсралтын стандарт шаардлага, тоног төхөөрөмжийн хяналт зэрэг бүхий л үе шатанд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгааг Пома группээс онцолсон юм а. Тухайн төсөл маань өөрөө Франц улсын засгийн газраас орж ирэхдээ төслийн тэзүү бүх баримт бичиг дээр өөрийнхөө тухайн стандартуудыг бол Монгол улсад авчирч нутагшуулж байгаагаар бас давуу талтай. Яг энэ төслийн хүрээнд бол 15 стандартыг бол одоо газар дээр нь батлуулаад төсөл бол яг тэр стандартынхаа дагуу хэрэгжиж байгаа. За яг одоо энэ ард баригдаж байгаа энэ өндөр цамхаг бол жишээ нь өөрийнх нь хугацаа бол 50 жил, 40 жилийн насжилттай, баталгаатай. За энэний хамгийн анхны одоо их засварыг бол 30 жилийн дараа хийнэ гэж одоо манай гүйцэтгэгч нийлүүлэгч одоо Францын инженери техникийн ажилт маань хэлж байна. За өнөөдөр Францын Пома групп нь Монголоос гадна дэлхийн 10 гаруй оронд кабель кар төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.